Сайн байцгаана үзэгчтэй прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ энэ оны 1-р улирлын улсын хэмжээнд дэх гэмт хэрэг зөрчлийн эрхийн гаралт, хяналт шийдвэрлэлийн талаар болон иргэн танд хэрэгтэй хууль эрх зүйн мэдээллүүдийг хүргэх болно. Улсын хэмжээнд дэх гэмт хэрэг зөрчлийн эрхийн гаралт энэ оны 1-р улирлын байдлаар ямар түвшинд байгаа талаар зарим онцлог мэдээллийг хүргье. Прокуророос хяналт тавьсан нийт хэргийн дийлэн хувийг хулгайлах, заллах гэмт хэрэг эзэлж байна. 2021 оны 1-р улирлын байдлаар хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулсан 33592 хэргийн 13186 буюу 39.3 хувийг хулгайлах, 6260 буюу 18.6 хувийг заллах гэмт хэрэг тус эзэлж байгаа нь нийт хэргийн дийлэн хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайлах гэмт хэрэг 44.4 хувиар, заллах гэмт хэрэг 21.2 хувиар буурчээ. Авилгын гэмт хэрэг нийслэл Баян Үлгийн аймагт хамгийн их бүртгэгдсэн байна. 2020 оны 1-р улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10,000 хүн ам тутамд 2.7 авилгын гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны 1-р улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсөнбөр аймаг 10,000 хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол нийслэлд 3.6, Баян Үлгийн аймагт 3 хэрэг бүртгэгдснээр хамгийн их үзүүлэлттэй байна. Цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьсан байна. Хяналт тавьсан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Прокурор цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьснаас 4 хэрэг буюу 36.3%-д яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоо 5 хэргийн мөрдөн шалах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Мансууруулах эм сэтгцэд нөлөөт байцыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Мансууруулах эм сэтгцэд нөлөөт байцыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт хяналт тавьж 46 хэрэгт яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй 18-аас 29 насны залуучууд байна. Гэмт хэргийн улмаас 733 хүүхэд хохирчээ. Гэмт хэргийн улмаас нийт 24032 хүн хохирсноос 733 буюу 3% нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 24.1% нь дээрэмдэх, 23% нь хүчндэх, 15.5% нь хулгайлах, 14% нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ оны 3 дугаар сард гарсан зөрчлийн хэрэг 2 дугаар сартай харьцуулахад 77.3%-аар өссөн байна. Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 166,116 хүн зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 78.4%-аар 237 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 75.6%-аар тус өсжээ. Зарим төрлийн зөрчлийн гаралт нэлээд хувиар өссөн байна. Тухайлбал мөрөөдөд тоглох зөрчил 1 дахин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 86.2%-аар, хулгайлах зөрчил 38.5%-аар, хүний биед халдах зөрчил 25.6%-аар тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийн дийлэнх буюу 85 орчим хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд тоог хэмжээнд буурахгүй тогтмол өсөх хандлагатай байна. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо эхнээ байр эзлэх, журам зөрчих, хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчих зөрчлийг хамгийн их гаргажээ. Энэ төрлийн зөрчлийг үйлдсэн хүмүүсийн 79.1% нь эрэгтэй, 40.9% нь 26-аас 35 насны залуучууд эзэлж байна. Улсын эрхийн прокурорын газрын олон нийтэд харилцаалал пэйж хуудсанд иргэдээс хамгийн ихээр ирж байгаа асуултанд хариулт өгөх иргэн танд буланг хүргэж байна. За прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн иргэн танд булангаар хохирогч түүний эрх үүргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Эрэг үүрэг хяншид тухай хууль тодорхойлсноор хохирогч гэдэг бол гэмтэргийн улмаас амнаас эрүүл мэнд бусад эрх хэрэгчлөө төрөнгийн болон төрөнгийн бус хохирол үлдээсэн хүн хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд прокурор мөрдөх шүүгч шийдвэр гаргаж хохирогчоор тогтоодог. Хохирогч нь эрэг үүрэг хяншид ажиллагаанд тодорхой эрхийг эдэлж үүргийг хүлээдэг. Тодруулах юм бол эрхийн тухайд өөрөөгөө өмгөөлөх, хууль зүйн тусцсан авах, хэргийн бодит байдлыг тогтоохын шаардлагатай эд зүйл баримт бичгийг мөрдөн шалгах байгууллагад гаргаж өгөх, мөн мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргах, мөрдөгч прокурорын шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргаж түүнийгээ шийдвэрлүүлэх, их хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах,
өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх одоо энэ эрхүүдийг эдэлдэг бол үүргийн тухайд шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн эрх үүрэгтэй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, өөрт илэрхий болсон хэргийн талаар мэдээллийг задруулахгүй байх, мөн энэ эрүүг эрх хэн шийдэх ажиллагааны журмыг сахих үүргийг бол хүлээдэг. Тэгэхээр энэ дундаа энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүргийн одоо учир холбогдлыг хохирогч ухаарж ойлгох ёстой. Тодруулах юм бол мөрдөн жалгаа ажиллагааны явцад хохирогч мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бол зарим тодорхой үйл баримтуудыг нуун далдалдаг, буруу мэдүүлэг өгдөг, айсан сандарсан тэр дотоод асуудлаасаа болоод одоо хэргийн талаар буруу мэдүүлдэг байдлаас үүсэж энэ мөрдөн жалгаа ажиллагаа удаашрах, хэргийн бодит байдлыг буруу тогтоох, мөн цаашлаа тухайн хохирогч маань өөрөө худал мэдээлэл гэмт хэргийн субъект болохын эрсдлийг бол өөртөө дагуулж байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн одоо энэ хохирогчийн өөрийгөө хамгаалуулах эрхийн тухайд авч үзэх юм бол эрүүг эрх хэн шийдэх хууль тодорхойлсноор хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс энэ эрүүг эрх хэн шийдэх ажиллагааны улмаас өөрийн эрүүл мэнд амнаас одоо аюул учирсан гэж учрах боломжтой гэж үзэх юм бол гэрч хөрөгчийг хамгаалах тухай хууль тодорхойлсноор шүүгч прокурорт мөрдөгчд өөрийгөө хамгаалуулах хүсэлтийг гаргаад шийдвэрлэх эрхтэй байдгийг бас дурдхан зүйтэй байна. За сургалт энэ хүрээд дуусч байна. Та бүхэнд асуулт байна уу? Надад нэг асуулт байна. Эрүүдэн шүүх гэж яг юу хэлдэг юм бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч, эсвэл төрийн албан хаагч нь санаатаагаар хүний эрхийг зөрчиж байгааг хэлдэг юм. Яг ямар хүний эрх зөрчигддөг гэж? С ิจ гтэн, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нарын эрхийг зөрчиж байгааг хэлнэ. Ер нь бол уг хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор бие махбод сэтгэл санааг шаналган зовоож байгаа үйлдэл гаргаж байгааг хэлнэ. Та нэг жишээ дурдаач. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчоос тайлбар мэдүүлэг авахдаа 4 цагийн хугацаанд тасралтгүй авах хуулийн заалттай ба 4 цагаас дээш хугацаанд тасралтгүй тайлбар мэдүүлэг авах нь өөрөө эрүүдийн шүүхийн нэг хэлбэр болж байгаа юм. Хан улдүүргийн прокурорын газар. Прокурорын байгууллагаас сүүлийн үед хянаж шийдвэрлсэн хэргийн талаарх мэдээллийг томилог хүргье. Энэ оны 3 дугаар сард улсын ерхий прокурорын тушаалаар хил мэдээллийг хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж, олонний анхаарал татсан мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэрэгүүдийг хянаж шуургаар шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийт 100 гаруй эрүүгийн хэргийг хянахар болсон. Тус ажлын хэсгээс энэ хугацаанд 7 эрэгт яллах дүгнэлт үйлдвэрлэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Эдгээр хэргийн дотор улсын их дэлгүүрт гал гарч 125 эргэн хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг, хуулийн байгууллагын албан тушаалтны үйлцэн авилга хэл ахуулын хэрэгүүд багтжээ. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлснэн тогтоогдсон 4 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж шуурхаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ. Прокурорын байгууллагаас 2021 оны 4-р сард нийт 690 хэрэгт яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүллээ. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 506 гомдол 347 хүсэлтийг шийдвэрлсэн байна. Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг зөрчил гаргахад нөлөөсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар байгууллага албан тушаалтанд 24 мэдээлэл бичиж хүргүүлсэн бол тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчд болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 1192 даалгавар бичгээр өгчээ. Дорж сумынхаа ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд хөдөө мал маллаж амьдрахаар шийджээ. Нэг их удалгүй гэр бүл зохиож 2 хүүхэдтэй болохын хажуугаар аав ээжийнхээ тасдаж өгсөн мал сүрхийг эцэг өвгдөөс уламжлан авсан малч ухаанаар аривжуулан өсгөжээ. Малын цагаан буян дэлгэрч, амьдрал ахуйн дээшлэн, бусдын жишгээр цахилгаан бараа, нарны антин, зурагт хөлдөөгчгээд хүний хэрэгцээ шаардлагатай бүхнийг авчээ. Бүр гаднаа ачааны портер суудлын прюс тавьчихсан. Хөөрөө болохоор дог гихч нь мотоциклаар хонь малаа хариулна. Гэвч амьдрал ахуйн дутагдах гачигдахын зовлонгүй болохын хэрээр доржийн зан ааш өөрчлөгдөж, уйсан хүлэг унсан машинаараа гайхуулж, найр наадам хисч архитан согтуурх нь ихсэж, авгай хүүхдээ зовоодог боллоо. Нэг өдөр тэр бусадтай нийлж хонон үнжин архитаж, согтуу үедээ мотоциклаа жолоодон сумын төв рүү архин тавхина гэж зөрүүдэллээ.
Эхнэр нь миний хань буурлын буйныг хурааж хумж аривжуулдаг хүн шүү дээ. Одоо энэ янзаараа байвал чи ууж барах нь. Арихуухаа татахгүй бол ажил амьдралаа сүйтгэж айгүй бол олон хавар нэгэндээ гэж амь насаа ч алдаж мэдэн шүү гэж учирлан гуйж ятгаад тусыг олсонгүй. Улаан галзуу амтэн унаа мотоциклийнхаа хаазыг дээд зэргээр чарлуулан нисч одлоо. Түүнийг замд нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулв. Дорж хөл дээрээч тогтож чадахгүй шахуу бууж ирэв. Тэгээд согтууруу шалгах багчаар үлээлгэхэд хоёр бүхэл гарч тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийгээ зогсохгүй биеэч авч явах чадваргүй доржийг цагдаагийн албаны автомашинаар 50 км-ийн зайтай байх сум дундын цагдаагийн элцэд аваачин эрүүлжүүлэх байранд хонууллаа. Маргааш өглөө нь архин гарсан даруйд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авахад дорж мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Бүр дээрээс нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учраас түүнд зөрчлийн хэрэг нээхэр боллоо. Ингээд прокуророос зөрчлийн хэргийн дугаар авч хэргийн материалыг танилцууллаа. Доржийг зөрчлийн тухай хууль зааснаар баривчлах шийтгэл, албадлагын арга хэмжээ авахулах саналтай хэргийг нь шүүхэд шилжүүллээ. Тэр өдрөө шүүхээр 14 хоногийн баривчлах шийтгэл, 15 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гарч дорж эхнэр хүүхэдтэйгээж 5 өг сольж амжилгүйгээр баривчлагдаад явсан юм. Доржийг баривчилгаанд байх үеэр нутагт нь хүчтэй бороо орж, салхи шуурга болж, мал сүрг нь уруудан, хонь мал нь тасарч, хэд хэдэн малыг нь хээрийн боохой зооглож, ихээхэн гар цохирол амссан байна. Тэр 14 хонж гарч ирээд 15 цагийн албадан сургалтад хамрагдсан ч засарч хүмүүжих нь бүхэл буянт мал сүргээсээ хээгүүр зарж борлуулан архинд толгойгоо мэдүүлсэн хിവэрэ байлаа. Тэр байтугай согтууруулах төрлийн ундаа зарж худалдахыг хориглосон өдөр архи нэхэж худалдагч руу дайрч давчлах боллоо. Бүр найз дондгийг үе уруу татан архитаж халуун ам бүлийнх нь амар тайван амьдралд хар сүүдэр тусгаж эхэллээ. Гай газар дороос гахай модон дотроос гэдэгтэй. Нэг өдөр дондог согтуу үедээ мотоцикл унж яваад орон зайн баримжаа алдаж өрүүлээ жолоодох чадваргүй болж уулын хажуу руу онхолдон унаж амнасаа алдсан харамсалтай явдал тохиолдлоо. Уруудахад буруудахын үлгэрээр энэ эмгэнэлт явдлаас хойш доржийн нүдэн дээр талигаачийн эхнэр 3 хүүхдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож эхэллээ. Эр нөхрөө түших багнаа алдсан тэд мал хуйгаа нэг нэгээр нь зарж борлуулсаар, зарим малаа алдаж асгарсаар амьдрал залхуулах, цагаан идэгээ авах малгүй болж сүүлдээ бүр гаднаа өнчин ишигчгүй болтлоо хоосрлоо. Дорж дондгийн хойноос гашуудахын зэрэгцээ ар гэр үр хүүхдийг нь давхар авч явах үүлийн үрээ үүрч идэж хоолны ганц нэг хонь мал илүүчлэн хаяандаа авч явах боллоо. Энэ гинтийн явдлаас хойш сайхан айлын саринсан амьдрал санааг нь зовоон, нүдэнд нь харагдаж, шүн зүүдэнд нь хүртэл орж хар даран сэрнэ. Тэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь бүхэл архины үнрээс жигшиж, ахан дүү нутаг улсныхандаа арх гэдэг идээг амссан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулан сургамжилж, тогттой сайхан амьдэрдэг болжээ. Хар өрн сумдах сум дундын прокурорын газраас зохиолын баатар доржийн адил ухаарч согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ мотоцикл болон бусад тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, урьдчилан сэргийлэх, өөрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүл, хань ижил, үр хүүхдээ хайрлан хамгаалж, элэг бүтэн энх тунх амьдрахыг уриалж байна. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэгүүрэгдэг эргэн танд болон эхлэж байна. Энэ удаа бид иргэд прокурорын байгууллагад хэрхэн гомдол гаргах талаарх мэдээллийг хүргэх болно. Иргэд прокурорын шийдвэр ажиллагааг эс зөвшөөрвөл хаана хэн хандаж гомдлоо гаргах вэ? За иргэд хуулийн этгээдээс хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурорын шийдвэр ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээдчдний прокурор буюу ерөнхий прокурорт нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлдэг. Дүүргийн болоод сум дундын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргавал тухайн аймаг болоод нийслэлийн ерөнхий прокурорт хандаж гомдлоо гаргадаг. Харин аймаг, нийслэл, тээврийн прокурорын газрын ерөнхий прокуроруудын шийдвэрт гарах гомдлыг дээдчдний прокурорын газар буюу улсын ерөнхий прокурорын газарт гаргаж шийдвэрлүүлэх өгөөд энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэр болдог.
Прокурорын сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой гомдлыг хаана хэн хандаж гаргах вэ? Хэрхэн шийдвэрлэдэг вэ? Прокурорын сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой гомдлыг Улсын ерөнхий прокурорын газрын дотоод хяналт шалгалтын хилтэст гаргаж болно. Мөн 1819-19 тусгай дугаараа хугацаар хүлээн авч байгаа. Энэ төрлийн гомдлыг дотоод хяналт шалгалтын хилтэс прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгаад ёс зүйн зөрчлийн шинжтэй байна гэдэг нь шалгалтаар тогтоогдвол ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнэлт гаргаж прокурорт хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэдэг. Харин уг зөрчил нь прокурорын сахилга хариуцлагатай холбоотой тохиолдолд прокурорт сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлүүлж байгаа. Эрхэн гомдлоо ямар хэлбэрээр өгөх вэ? Заавал бичилж өгөх шаардлагатай юу? Хориоцээрийн дэглэмийн үед асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд нэгж прокурорын газруудад тамгын хэлцэд нь хандаж ирүүлж болно. Иргэдээс прокурорын байгууллагт гомдол санал хүсэлтээ ирүүлэхдээ заавал биечлэн ирүүлэхгүй байж болно. Тухайлбал Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албаны пэйж хуудас прокурор цэгийн сайтад байршуулсан нэгж прокурорын газруудын албан ёсны цахим хаягаар гомдлоо илгээж болно. Иргэд прокурорын байгууллагад гомдол гаргахад анхаарах зүйлс. Гарын үсгээ зурж баталгаажуулсан байх, холбоо байрх утасны дугаар хаягийг бичсэн байх, өмнөх шатны прокурорын шийдвэрийн хуулбарыг хавсаргах, цахимаар илгээхдээ иргэний үнэмлэх, өмгөөллийн үнэмлэхний хуулбарыг хавсаргах, PDF болон зургийн хэлбэрээр илгээх боломжтой. За таны юу вэ? Таавн сонь сайхан юу байна? Тав хаа өрхнө? Сумын дугаар тийм үү? Яах нь? Төө нөгөө алдсан адууныхаа талаар оч байцаагчтай уулзсан юм уу? За би чамд гоё юм зааж өгье. Юу юм бэ? За ингэн өөрийнхөө утаснаас e-justice цэгийн вебсайт руу орно. За. Зааврын дагуу бүртгүүлнэ. За ингээд нэвтрээд орчино. За. Тэгэнгүүт бүх хэмжээ ингээд дэлгэрэнгүй гараад ирчих. За эхлээд ингэсэн юм ба штэ. Сэргэлэн Баатар мөрдөгч шалгасан юм байна. Энэ он сартаагаа гэж. Тий. Тэгээд түрүү прокурорын хяналтанд орсон он сар нь бас байна. Тий. Одоо тэгээд нь цэвэрлэмаа шүүгчдэр байгаа юм ба штэ гэж. Тийм үү? Тий. Энэ бүр шүүх хуралч тавлагдсан байна штэ. Аль тий? 15-ны 10 цагаас гэж. Шүүхээс мэдэгдэнэ хөөе. Тэгээ заа хуулийнх нь зөвлөгөө хажууд нь гэж. За. Ирэх үргийг чинь бичсэн байж байгаа. Тэрийг сайн унших хэрэгтэй байлээ шүү. Баярлалаа хөө. E-Justice цэгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын захин мэдээллийн нэгдсэн систем. Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн пробоно өдөр болгон тэмдэглэж өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Хуульчийн пробоно өдөр 2020 өдөртлөгийг Монгол улсын хэмжээнд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор утсаар болон цахим сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн өдөрлөгийг өмнөх жилийн жишгээр зохион байгуулахар болжээ. Та бүхэн ирэх 5 дугаар сарын 1-ний өдөр болох хуульчийн пробоно өдөр 2021 өдөртлөгийн үеэр прокурорын байгууллагатай холбоотой мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө авах бол 32 тэгтэг 18 32 54 52 дугаартай утсаар холбогдоорой. Прокурор цэгийн цахим хуудсыг танилцуулж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээлэл, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг прокурор цэгийн цахим хуудаснаас авах боломжтой. Прокурорын хяналт шалгалт судалгаатай холбоотой ярилцлага нийтлэлүүд, орон нутгийн прокурорын газрын онцлог ажлууд, гэмт хэрэг зөрчлөөс өрчин сэргийлэх чиглэлээр хийгдэж буй прокурорын мэдээлэл, нэвтрүүлэг, видео контентууд, хууль эрх зүйн мэдлэг олгох про подкастууд байршиж байна. Прокурорын байгууллагатай холбоотой бүхий л мэдээллийг прокурор цэгийн цахим хуудас, Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах алба Facebook пэйж хуудас, Улсын ерөнхий прокурорын газар YouTube сувгаас аваарай. Улсын ерөнхий прокурорын газар